Дэлхийн хэмжээнд бол нийт хүн амын 15% нь хөгжлийн бэрхшээлтэй байдаг. За Монгол улсын хэмжээнд бол нийт хүн амын 120 мянга орчим нь хөгжлийн бэрхшээлтэй байна гэсэн ийм мэдээлэлтэй байдаг. За тэгээд энэ тоо дэлхийн нийтийн хэмжээнд ч тэр Монгол улсын хэмжээнд ч тэр өсөх хандлагатай байна гэсэн ийм учраас одоо хөгжлийн бэрхшээл нь өөрөө одоо анхаарлын төвд байх бодлогын яхаа аргагүй нэг мөн гэж энэ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тодорхойлж байгаа. За эрүүл мэндийн яамны зүгээс бол 2017 оныг нийгмийн эрүүл мэндийн жил болгон зарласан. За энэтэй холбоотой одоо дэлхийн нийтийн хөгжингүй орнууд бол эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын асуудлыг гол болж чухалчил тавьсан бодлоготой байдаг. За одоо сүүлийн жилүүдэд бол дэлхийн улс орнууд бол эрүүл мэнд гэсэн төвт бодлогыг бол баримталж байгаа. За энэ нь өөрөө юу гэхээр өвчлөхөөс өмнө эрт илрүүлэлтэд анхаарах тодорхой цаг хугацаанд өвчнөө урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаа. Ингэснээр бол тухайн хүний эрүүл мэнд эмчилгээний ач тус ач холбогдол нь өндөр байна гэж үзэж байгаа. За үүнтэй холбоотой бас хүмүүсийн эрүүл амьдралын хэв маяг, зөв хооллолт, зөв хөдөлгөөн, эрүүл орчин гэд энэ бүхэд анхаарлаа хандуулан үзэж байгаа. За үүний дотор мэдээж яагаад 6 хүртэл настай хүүхдийг сонгосон бэ гэхээр 6 хүртэл настай хүүхэд маань 3 нас хүртэл хүүхдийг эрт оншилж чадах юм бол энэ нь хөгжлийн бэрхшээлийг 30% хүртэл бууруулах юм боломжтой гэж дэлхийн судалгаагаар бол үздэг. За ингэснээр хүүхдийн өвчнийг оншилсноор бол энэ хүүхдэд сэргийн засах тусламж үйлчилгээ, бусад тусламж үйлчилгээг үзүүлснээр ирээдүйд бол нэг амьдралын чанарын асуудал яригддаг. За хөгжлийн бэрхшээлтэй хүний тусламж үйлчилгээний чанарын асуудал маань өөрөө зөвхөн эмнэлгийн тусламж үйлчилгээгээр хязгаарлагддаг. Энэ маань өөрөө нийгмийн халамж, нийгмийн оролцоо, гэр бүлийн оролцоо, өөрийн нийгэмд эзэж байгаа байр суурь, боловсрал зэрэг бүх талаар бол онцлогдоод энэний цаана амьдралын чанарын асуудал яригддаг учраас энэ хүүхдийг бага наснаас нь оншилж эрт илрүүлж чадах юм бол энэ ирээдүйд бол ганцхан хувь хүний төдийгүй гэр бүлийн амьдралын чанарын асуудал нөлөөлж чадна гэж үзэж байгаа. За энэ 6 хүртэлх насны хүүхдийн илрүүлэлтийг бол бид олон үе шаттай хийгдэж байна. За энэ нь маань нэгдүгürt бол нийслэлийн 6 дүүрэгт 10,000 орчим хүүхдийг хамруулсан илрүүлэг хийгдэж байгаа. За энд хамрагдсанараа бол хүүхдийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан ТИК буюу 10 асуултын асуумжаар бол илрүүлж байгаа. За энэ илрүүлэг нь өөрөө тодорхой хугацаатай бага хугацаанд олон хүн үзэж онцлох боломжтой. За энэ илрүүлгийн давуу тал нь өөрөө эцэг эхээс асуугаад бодит байдлыг үнэлэх боломжтой боловч за сул тал нь бол үнэхээр одоо хөнгөн хэлбэрийн эрхэлж байгаа энэ бэрхшээлийг бол илрүүлэх магадлал нь бас бага учраас энийг бол бид 2 дахь шатны үнэлгээнд хамруулж байгаа. За энэ нь өөрөө баруун Европын орнуудад хэрэглэгддэг. За мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар зөвшөөрөгдсөн Бауман гэсэн аргыг бол хэрэгжилж энэ 10,000 хүүхдээс с жигтэй илэрсэн. За бидний дунджаар үзэж байгаагаар бол 20-с 25 орчим с жигтэй гарах болов. За дэлхийн нийтийн жишгээр бол тийм байдаг. Мөн энэ нь нөгөө өмнөх магадлал байгаа хөнгөн хэлбэрийг илрүүлэхгүй байх магадлал гэсэн учраас эрүүл илэрсэн хүүхдүүдээс 10% нь хамруулад ингээд одоо энэ яг хүүхдийн мэрэгжлийн эмч нар үнэлгээ хийх энэ 2 дахь шатны ажил маань өнөөдөр эхэлж байна. За энэ сургалт маань 5 хоногийн хугацаатай сургалт байгаа. За энэ дээр бол бүх хүүхдийн нарийн мэрэгжлийн эмч болоод резидент суралцж байгаа хүмүүс маань энэ Бауман аргыг бүрэн эзэмших. За энэ судалгааны техник хэрэгслэр юу хүүхдэд үзүүлж ямар хөдөлгөөн хийлгэж илрүүлэх боломжтой бүх юмд хамрагдана. За ингэснээр бол бид цаашдаа энэ дөрвөн байгууллагын хамтарсан энэ үйл ажиллагааны үр дүнд Монгол улсын хэмжээнд цаашдаа энэ ажил маань үр дүнтэй байна гэж үзэл улсын хэмжээнд энэ судалгааг хийх цаашдаа тогтолцоонд оруулах ийм бодлоготойгоор төлөвлөд ажиллаж байна. Тэгэхээр энэ сургалтанд маань бол манай хүүхдийн эмч болохоор суралцж байгаа. Хүний их эмчнэр бол оролцож байна. Яг миний сургалтын гол зорилго болохоор яг хүүхдийн өсөлт сэтгэц хөдөлгөөний хөгжлийг хэрхэн үнэлэх ёстой юм бэ? Ямар зарчмаар байдгийг үндсэн онлайн мэдлэгийг олохын зорилготой ийм сургалтыг явууллаа. Энэ мэдлэгийн суурин дээр бол одоо дараа яг наривчлсан судалгааны одоо үнэлгээний аргуудыг хэрэглэхэд бол илүү хялбар болж байна гэж ойлгож байгаа. За Бауманы арга гэхээр яг нөгөө олон улсад ашигладаг тэр Бейлигийн тест гэдэг сэтгэц хөдөлгөөний хөгжлийг бүр наривчлан үнэлдэг аргыг илүү их одоо хялбаршуулсан богино хугацаагаар өртөг багтаагаар хэрэгжүүлэх нэг юм бол гарсан юм л та Бауманы арга гэхээр
энэ аргын дагуу бол одоо энэ судлаачид маань ажиллах гэж байгаа гэсэн. Тэгэхээр хүүхдийнхээ өсөлт хөгжил, сэтгэл хөдөлгөөний хөгжлийг яг хянахын тулд бол хамгийн гол одоо энгийн арга гэх юм бол их хүүхдийн дэвтэртэй бол маш сайн эцэгчүүд маань ажиллах хэрэгтэй. Энэ нь болохоор хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр гэдэг чинь өөрөө хүүхдийн 5 нас хүртэл нь бол яг тодорхой хүүхдийн бие бэлдрийн өсөлт хөгжлийн үнэлгээнүүдийг одоо үзүүлэлтүүдийг нь сэтгэл хөдөлгөөний хөгжлөхээр ийм чадвар танаа суусан байх ёстой гэдэг бүхий л одоо зүйлсийг ямар нэгэн байдлаар стандарт үзүүлэлтээр нь бол оруулсан байдаг учраас тэр дэвтрийг байнга эргүүлж тойруулж харж ажилтдаг зөвхөн эмнэлэгт эрэхтэй л нэг ашиглаад өнгөрдөг одоо ийм цаас байдлаар ашиглахгүй илүү их одоо өөртөө хэрэгцээтэй гэж ашиглах зөвтэй л гэж хэлмээр байна. Хүүхдийн ямар ч гэсэн эхний ээлжинд бол өрхийн эмчтэй үзүүлж хандах хэрэгтэй. Өрхийн эмч нар бол хүүхдийн ямар ч байсан анхан шатны бие бэлдрийн болон сэтгэл хөдөлгөөний хөгжлийн үнэлгээг бол хийгээд өгчих бүрэн одоо боломжтой хүмүүс эмч нар учраас хамгийн түрүүнд бол өрхийн эмчтэй хандах хэрэгтэй. Үүний дараа бол хэрэв үнэхээр өрхийн эмч маань с ิจ гтэй байна гэж одоо үзэх юм бол дараагийн шатлалт бол одоо нарийн мэрэгжлийн эмч нарт бол илгээж өгдөг. Ийм зарчимтай байна. Үлзий анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хүүхдийн анагаахын тэнхимийн багш. За өнөөдөр хүүхдийн хөдөлгөөн сэтгцийн хөгжлийг үнэлэх Бауман тест буюу аргачлалын талаар их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв ашуусын тэнхимийн хүүхдийн анагаахын тэнхимийн резидент эмчнэр нийлээд одоо яг хүүхдийн өсөлт хөгжил сэтгцийг насандаа тохирсон байна уу, наснаасаа хоцорсон байна уу гэдгийг үнэлж сурахаар бол энэ сургалт явагдаж байна. За энд бол бид энэ аргад сурснараа бид хүүхдийн өсөлт хөгжил сэтгэхүйн одоо нас нь яг насандаа байгаа мó. За хөдөлгөөн нь жижиг булчингийн хөдөлгөөн байна, том булчингийн хөдөлгөөн тий хүүхэд явж чадж гин үү, насандаа тохирсон хөдөлгөөнийг шатаар явж чадж гин үү. Нэг бол жижиг булчингийн хөдөлгөөн гэдэг нь хүүхэд яг гарынхаа хуруугаараа гарын хөдөлгөөнөөрөө жижиг үйлдэлүүдийг хийж чадж байна. Мөн өөрийгөө илэрхийлэх чадвар болон хүнд өөрийгөө ойлгуулах чадвар нь ямар байна гэдгийг энэ аргаар бол судалж байгаа. Энэхүү арга нь Бауман тестийн аргачлал нь бол дэлхийд дахинд хэрэглэгдэг хүүхдийн өсөлт хөгжлийг үнэлдэг алтан тест буюу Bayley-Scales тест мөн Denver 2-ыг нэгтгээд хэлбэршүүлсэн юм аргачлал байгаа. За тэгээд бид энэ аргачлалыг хүүхдийн эмч нартаа сургаснараа эргээд тухайн хүүхдийн одоо өөрийгөө илэрхийлэх чадвар нь дутагдaltaй байгаа мó, хөдөлгөөний хоцрогдол тийм ээ одоо яг наснаа төгсөн хөдөлгөөн муу байгаа мó, энийг үнэлснээр эцэг ихэд бид нэр одоо тэр хүүхдтэйгээ харилцах мөн одоо өөрийгөө илэрхийлэх болон энэ чадварыг нь эцэг гэхээр нь дамжуулж бид нэр яаж сайжруулах вэ? Эрт илрүүлснээрээ бид нэр тэр хүүхдийг цаашдын хөдөлгөөн сэтгцийн хоцрогдлоос нь хэрхэн урьдчилан сэргийлэх юм? Тэгээд мөн энэ дээр хөдөлгөөний хоцрогдол байвал бид нэр яг одоо арга зүйн тусламжаар эцэг ихтэй цаашдаа бол яаж ямар арга хэмжээ авах юм гэдэг энэ аргыг бол сурж бас олон хүүхдүүдэд хүүхдийн өсөлт хөгжлийг үнэлж бас цаашдынх нь ирээдүйд бол энэ маш чухал асуудал болж байгаамаа.